20 дугаар зууны ихэнх үеийн Монголын нийгэм улс төр шинжлэх ухааны зүтгэлтэн соён гэгэрүүлэгч эрдэмтэн судлаач Үг эцэг гиндэн эцэг жамсран зайсан тушаалтай бурайдын шараа довгийн хүмүүс Цэвэний эцэг жамсрангаар Монгол бичих заалган суралцсан бөгөөд 1892 оноос Жита хотын 3 жилийн сургууль 1897 оноос Санкт Петербург хот дахь Бадмаевийн бурайд хүүгүүдэд зориулж байгуулсан гимназ 1898-аас 1901 онд Эрхүүгийн багшийн сургуульд тус тус суралцжээ. 1902 оноос Агийн сургуульд багш, 1903-аас 1911 он хүртэл 3 дугаар Александр эзэн хааны Оросын музейн дундад ба Дорнод Азийг судлах, Оросын газраас Монголын олон угсаатнуудын аман зохиол, угсаатан судлалын хэрэглэдүүн цуглуулах ажлаар өвөр байгалаар аялсан. Монголчууд тусгаар тогтнолоо сэргээ мандуулсны дараа Богдхаанд Монгол улсад ирж гадаад хэргийг эрхлэн шийдэх яамны соёл эрхэлсэн түшмэл мөн яамны дэргэдэх сургуульд багшаар ажилласан. Монгол сурагчдыг өрнийн соёлтой танилцуулан сайн суралцсан зарчмыг нь Эрхүү Торсковск хотуудад илгээн суралцуулжээ. 1913-аас 14 онд ерөнхий сайн ноёнхаа Номнос сүрэнгийн хаан Торс улс дахь айчлал 1912 оны Орос Монголын гэрээ 1915 оны Хяхтын гэрээг байгуулах зэрэгт орчуулагчаар ажилласан. Монголын анхны тогтмол хэвлэл, шин тол сэтгүүл, нийслэл хүрээний сонин бичиг зэргийг эрхлэн гаргаж Монголын сэтгүүл зүүн салбарыг үндэслэн Монгол оронд үүрэнсэн 1921 оны үндэсний ардсан хувьсгалд оролцож ардын засгийн газрын дотоод яамны дэд сайдаар томилогдсон төрийн зохион байгуулалт засаглалын хэлбэр гадаад бодлого улс орны эдийн засгийг сэргээхэд хүчин зүтгэсэн. Цэвэн Монголын үндэсний эрх ашигын төлөх бодлогыг баримталж байсан ч Бадрах тэргүүтээ зүүнтнүүдийн үед намаас хөөгдсөн. 1921 онд судар бичгийн хүрээлэнг үүсгэн байгуулцаж эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажилласан. Судар бичгийн хүрээлэнгийн гадаад харилцааг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан хүн юм. 1932-оос 37 онд Оросын шинжлэх ухааны академид орон техник хүрээлэнд ажиллаж Зүйл Толгойд улсын шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүнээр сонгогдожээ. 1937 оны 8 дугаар сарын 11-нд хис хэрэгээр баригдан хоригдож байгаад 1942 оны 5 дугаар сарын 4-нд нас барсан байна.